Би өнөөдөр хоёр хүний орц найрлагатай ийм битүүшил хийж байгаа. Сангины хувьд бол ийм тал сангин, харин махны хувьд ингээд бараг хэрцсэн. Одоо тал гэсэн нь л үлдсэн. Одоо хэрцэж эхлэе. Гэтэ битүүшилтэй мах нь буудсны мах шиг амар жижигхэн байдаг. За хэрцэж эхэлчихье. Би одоо ингээд сангинаа ингээд жижиглсэн. Тэгээд эшээгээ хийгээд ингээд миксерээр миксэлсэн. За болчихлоо. Би ингээд махад 400 г мах хийсэн. Харин энэ давснаас би нэг халбаг хийн. Дараа нь сангинаа хийн. Одоо би энэ махаа хэлчихэд махны амтлага маань дууслаа. Одоо мах руугаа энэ 200 г ус хийн. За хийчихлээ. Одоо халина. Би одоо энэ битүүшлийн хаагуулыг зургаж байна. Эхлээд энэ аяныхаа энэ талаар хийчин. Тэгээд бүр болохгүй л ингэж хийчин. Би одоо энэ битүүшлийн хаагуулыг хийж байна. Би одоо энийг хийж байна. Би одоо энийг тааглаж байна. Одоо дараа ингээд болсныхан дараа харуулъя. Одоо энийг ингээд бэлэн болгосон. Би одоо энийг цаалгаж байна. Одоо ингээд гурлыг авах байна. Ийм болсон. Баяртай.